сая 3 хоног Завхан аймгийн сумдуудаар ажиллаад ирсэн. Тэгээд тухайн аймгийн сумдад ажиллаж байгаа одоо ч нотхон сумын эмчтэй уулзахад бол 28 дахь жилдээ ажиллаад эрхчлэл тэтгэвртэй гарах гэтэл миний 36 сарын тэтгэмжийг өгөхгүй байхаар би энд 28 жилд ажиллаад 1.7 сая төгрөг гар дээр авч явах оронд Улаанбаатар хотод очиж одоо хувийн эмнэлэгт сувлагч байтугай хийсэн надад дээр байна гэж. Өмнө дээр ахмадууд маш их бухимдаж байгаа. Энэ ажлын алба байж одоо шижир дурга. Энэ яагаад үг хэлж байгаад гараа авчиж байгаа энэ ажлын хэсгийнхэн? Хинт хэлхийн надад хэлээгүй шүү дээ шижир гişүү. Гişүүд дуудаач эдийн засгийн яамныхан, сангийн яамныхан энэ тэндээс дуудаад байгаа юм уу? Байнга ороод дуудаагүй үстэй өөр байнга ороо байгаа юм. Тэгээ ядаж төлөөлөлөө оролцоолд бүгдээрээ 70%, 50% гараа авчлаа шүү дээ. Үг хэлнэ гэхэд. Тэгээ бид нар яах юм? Өөдөө тусаа харж чад гişүүд өөр өөрөндөө үгээ хэлэх юм уу? Угаасаа ийм л болчиход байгаа шүү дээ. Сайд нар байхгүй. Ганцхан бэмцэх сайд. Төсвийн ерөнхийлөгчийн захирагчдаас асуулт асуух гэхэд бэмцэх сайдаас ямар захирагч орж ирсэнгүй шүү дээ. Ядаж үг хэлэхэд нь байда. Нааша оруулда наад усуда. Байнга орооны хуралдаанд орж байгаа бол эхлүүлээд дуустал нь хурал дуустал нь суух ёстой шүү дээ. Сууж байгаа улсууд гишүүдийн асуусан асуултанд бичиж авч тэмдэглэж үнэн зөв бодит тоо баримттай хариултыг өгөх үүрэгтэй шүү дээ. За шижир гишүүний микрофон ахаад өгье. Сая 3 хоног дахиад давтгаас. Хөдөө яваад ирэхэд Завхан аймгийн Отгон суманд байгаа эмч 28 дахь жилдээ ажиллаад эрсдэл тэтгэврт гарах гэхээр миний тэтгэмжийг 2 хувааж өгөх юм байна. Би 1.7 сая төгрөг гар дээр авдаг учраас одоо 30 жилдээ гарчаад тэтгэмжийг оцрох юм байна гэдэг асуудал ярьж байгаа. Энэ хооронд миний түрүүнээр сангийн амнаас суугаад хариулт авч чаддаггүй. Хүний амьдрал болдог. Амьдралч олон өнгөтэй шүү дээ. Хүний амьдрал болдог зүйл нэг болвол явах вэ? Тэр тэтгэмжээр яах вэ гэж. Тэтгэвртэй гарч байгаа ахмад насны тухай хуулийг нь хуульчилсан юм л да. Энэ нэг талаас хуульч өчөд байгаа юм шиг байна. Тэгэхээр би энэ дээр бас нэг хууль зүйн дүгнэлт байнгын ороноос дараагаас чиглэл өгöd гаргуулах юм уу гэдэг асуулт асуумаар байгаа. Хоёрдугаарт энэ хүний эрхийн зөрчил мөн үү гэдэг дүгнэлтээс гаргуулмаар байгаа. Бид нар чи мөнгөгүй биш мөнгөтэй улс шүү. Сүүлийн 5 жил сангийн 135 их 80 төгрөгийг зарцуулсан шүү. Зөвхөн 2024-26 оны төсвөдөр чин шилжиж орж ирж байгаа 139 барилга байгууламж анхны төсөв төртгөөс 805 тэрбумаар өссөн. Энэ анхны дүн биш 805 тэрбум. Ахмадаас харамлаад байгаа 375 тэрбум энэ дотор байгаа. Сургууль цэцэрлэгийн хүртээмжээс харамлаад байгаа мөнгө энэ дотор байгаа. Сургууль цэцэрлэг, барилга байгууламж, төрийн байгууллагууд хугацаанд барихгүй болохоор мөнгө нь байна гэдээ өгөөд өгдөг. Ахмадаас харамлаад, хүүхдүүдээс харамлаад өгдөг байж болохгүй. Энд чинь ингээнээр ирэх юм бол хүүхдийн хичээл сургууль, хичээлийн гадуур хөтөлбөр хэрэгцээнээс мөнгөний харамлчаад тэр мөнгөөр аав нь шоудод архиугаад байна гэсэн үг шүү дээ. Мөнгө байхгүй байгаа байхгүй. Анхны төсөв төртгөөс ингээд 800 тэрбумаар өсөж шít. 26 онд хэрэгжиж байгаа 139 төсөл чинь. Энд чинь мөнгөгүй улсын зовлон юм. Энд чинь мөнгөтэй улсын зовлон. Та нар төсөө буруу хийж гин гэсэн үг. Та нар мөнгөөр төлж гин гэсэн үг байхгүй юу? Түрүү хэлсэн хамгийн багадаа би дахиад хэлж өгье. Хамгийн багадаа 500 дахин нэмэгдэж чинь буюу 5 дахин нэмэгдэж чинь 500% буюу 5 дахин нэмэгдэж чинь. Урсгал зардал нь 855%-аар буюу 85 дахин өсөж чинь. Багаж техник хэрэгсэлтэй холбоотой зардал нь 2800% буюу 280 дахин өсөж чинь. Зөвхөн урсгал засвар нь 85 дахин өсөж чинь. Тэгээ бид нэр ингээд нэг бүгдийг шийдсэн болох гээд тэр хэрээр нэг сумын төв 1.5 км замыг 3 жил бариад 100 хүүхдийн дотор байрны барилгыг 7 жил бариад 320 хүүхдийн сургуулийн барилга 8 жил бариад төсөв төртгийн нэмсээр байгаа явдаг. Энийн ард одоо шалгадаг байгууллага байдаг юм уу? Одоо энэ аудитын дүгнэлтээр чинь 39 барилга байгууламж магадлан байхгүй гэж бичсэн байл шүү дээ. Тэгээ бидний төсөв хилцсэн болдог, та нарыг сонссон болдог. Тэгээд төрөө ороод ирдэг хугацаанд ашиглагдаад нэг ийм байдлаар хэдэн жил явах гэсэн юм бэ? Энд чинь айлаар ярих юм бол та нар санхүүгийн сахилгууд маш муу айл байгаа байхгүй. Айгүй өндөр цалинтай орлоготой аав чөөр байгаад идэг. Хүүхдүүдийн хувийн хэрэгцээг шийдэж чаддгүй. Гэр орныхон хамгийн анхан шатны хэрэгцээг шийдэж чаддгүй. Ийм маш сахилган муутай айл болчих. За тэгээд энэ төсөв дээр нь боловсролын жилгээ зарлцсан. Тэгээ боловсролын жид сайдын хөрх үрдүн арга хэмжээ чанар дээр нь 51 ээлжтэй сургуульд нэг ээлжтэй сургуулийг 61 болгоно гэж бичсэн. Тэгээд нэг ээлжтэй сургуулийг биш 2 ээлжтэй сургуулийг 3 ээлжтэй сургуулийг нэг ээлжтэй болгох зорилт тавьдаг юм.
За хэрэглэгчийн эрхийг 100% хамгаална гэж бичсэн. Зах зээлийн шудраг өрсөлдөөний таатай орчиг 100% бүрдүүлнэ гэсэн. Гэтэл төрийн дотоодын нийт бүтээгдэхүүн чинь 74%-ийг төр үйлдвэрлэдэг шүү дээ. Тэгээ ямар нэм зах зээлийн чөлөөт нийгмийн орчин 100% бүрдүүлнэ гэж бичээд байгаа эдийн засгийн хөгжлийн яамныхан байна уу? Хэрэглэгчийн эрхийг та нар 100% хамгаалаад байгаа юм уу? Монголд юм хэрэглэгчийн эрхийг одоо гомдол гаргаж байгаа юмд байхгүй болсон юм уу? Энэ цаасан дээр ч ингэ бичсэн баг 100% гэдэг. Жигнэсээ. Тэгээ бид нар чи хүн төвдөө төсөв юм байд юм уу? Мөнгөтэй байж хүн төвдөө төсөв нь ахмадын тэтгэмжийг 2 хувааж өгд юм уу? Засгийн газрынхаа